Монгол улсад COVID-19 вирусны халдвар гарсан цагаас түүнээс ч өмнө эдийн засгийн тогтворгүй байдал нүүрлээд байсан. Иймээс эрүүл мэнд олон эдийн засгаа сэргээх олон арга замыг судалж авч хэрэгжүүлж ирсэн. Засгийн газар энэ цаг үеэс гадна ковидын дараах үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг урьдчилан харж ажиллахаар төлөвлөж байна. Тухайн цаг үеийг өгтөж хууль эрхцээ олон нийгэм эдийн засаг төр захиргааны зохион байгуулалтын хувьд бэлэн байх ёстой. Үүнийг урьдчилан харж цаг хугацаатай уралдах үүрэг эдгээр үндэсний хороодод оногдно хэмээн сангийн сайд чухлан тайлбарллаа. Үүн дотор хамгийн том хийгдэх ажил бол хуулийн эрх зүйн зохицуултын асуудлууд байгаа. За бид энэ ковидын үед бидэнд үнэхээр экспортоо нэмэгдүүлэх, импортыг орлох, бүтээн байгуулалтуудыг хийх, томоохон төсөл хөтөлбөрүүд, мега төслүүдийг явуулахад юу саад болдгийм бэ? Юу нь болохгүй байна? Ямар санхүүжилт бидэнд шаардлагатай байна? Олон улсын харилцаан дээр бид дотооддоо юуг өөрчилж сайжруулах шаардлагатай байна гэдэг олон зүйлүүдийг өөрчлөх, тэр саад болж байгаа олон тэр тээгүүдийг арилгах, хүн сурталуудыг арилгах гэдэг. За эдгээр зүйлүүдийг нэг хуулиар өөрчилж шинжлэх ийм зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. За энэ дээр бид хуулийн судалгаа хийж байгаа. За энэ үндэсний хорооныхоо ажлын хүрээнд энэ ажлаа түргэгдэх нь за мөн олон салбар яам за мөн ялангуяа хувийн хвшлийнхний оролцоог худалдаа аж үйлдвэрийн танхим гэх мэт төрийн бус байгууллагуудаар дамжуулж хангаж энэ хуулийг бүх нийтээр хамтарч ийм хууль гаргах шаардлагатай болж ирж байгаа. Энэ дээр бид эд ажиллаж байна. Монгол улсын эрхийн дунджаар 10-аас 12 бичиг баримттай байна. Тэгвэл үүнийг хэлбэрчлэх ийм Монголын 2 эх 10 дугаар сарын 1-нд ашиглалтанд орох юм байна. Ийм Монголын 2 дээр үндсэн 5 шинэ функц нэмэгдсэн болохыг мэдээллээ. За гол функц болох миний захин баримт бичиг яаж харагдах вэ гэхээр өнөөдөр бол та бүхэн мэдж байгаа жолооны үнэмлэхтэй хүн мартаж гараа машина бариа явж байхад цагдаа зогсоогоод хурууны эгээр нь таныг мөн гэдгийг баталчаад ахт үнэмлэхгүй явж байна гэж торгодог те. Тэгэхээр бид нар энэ асуудлуудыг шийдэх нэгдүгээрт за хоёрдугаарт ер нь л бид нар гадаад паспорт виз бүгэлгэхэд ингээл эргүүлээл гадаад паспортынхаа хамаг датаг оруулдаг шүү дээ. Тэр бүх мэдээллийг чинь танд гаргаад өгчөж байгаа. Ингэснээр мөн лавлгаа тодорхойлолт бас авах шаардлага багасаад ирчихнэ. Ягаад гэвэл таны утсан дээр чинь байгаа учраас. За та бүхэн мэдж байгаа иргэний үнэмлэхтэр энэ соёмтой баталгаажуулах ийм тэмдэг байдаг. Ингэж харахаар харагддаг. Энийг бид нар холограмаар оруулаад өгч байгаа. Тэгэхээр таныг аль нэг төрийн албаа хаагч цагдаа зогсооход бол энэ тэмдгээр чинь таныг мөн байна гэдгийг чинь бас баталгаажуулах ийм боломжтой болж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар захим засаглалд шилжих хүн суртал, авилгагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо, хот хөдөөгийн хүчлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын төвчрлийг бууруулах үндэсний хороо, иргэдийн орон сууцчлалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялагын сан бүрдүүлэх, дундаж давхрыг тэлэх үндэсний хороог байгууллаа. Эдгээр хороог Монгол Улсын ерхий сайд ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь засгийн газрын холбогдох гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан байна.